Монгол улс бол инхийг хэрхэмлсэн олон толгуурт гадаад бодлоготой ийм улс. За сүүлийн жилүүдэд цар тахал за мөн одоо дэлхийн геополитик нэн хуцтж байгаа ийм одоо цаг үе тохиож байна. Энэ үед бол Монгол улсын гадаад харилцаа тэнцвэртэй бөгөөд идэвхтэй байх ёстой. За энэ агуулгаараа бид нэр Европын холбооны одоо гол түнш улс болсон Герман улстай албан харилцаа хийлээ. За мэдээж эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон зүйлүүдийг одоо хамтдаа санал солилцлоо. За 2024 онд бол Монгол улс Герман улс дипломат харилцаа тогтоосны одоо 50 жилийн байдаг байна. За 50 жилийн одоо ойгоо тэмдэглэх илүү бүтээж байдлаар шинэ 50 жилийг эхлүүлэх тал дээр бас одоо холбооны канцлертай хэлээд бас санал солилцлоо. За санал солилцсон төслүүдийн хүрээнд бол сэргээх эрчим хүчний төслүүд. За тэр дундаа эрчим хүчний одоо хараалт байдлаас хэрхэн одоо гарах вэ гэдэг тал дээр бас үлээдгүй санал солилцлоо. За энэ хүрээнд манай одоо 5-7 цахилгаан станцын төсөл за мөн одоо өмнгийн гол хэрэгжиж байгаа одоо бусад сэргээх эрчим хүчний төслүүд мөн одоо бусад төслүүдтэй холбоотой асуудлаар бол санал солилцлоо. За G7-гийн хувьд бас эрчим хүчний хувьд нэлээдгүй тийм томоохон одоо төслүүд хэрэгжүүлэхээр болж байгаа. Энэ хүрээнд одоо хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаар бас санал солилцсон гэж ойлгож байна. За хоёр дахь нь бол ер нь бид нар шинэ сэргэлтийн хүрээнд ажилтнуудын сэргэлтүүд бид нар Герман улстай илүү одоо хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. За энэ хүрээнд шинэ сэргэлтийн бодлогын одоо 6 гол зорилт гэхлээр эрчим хүчний хувьд за мөн одоо хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр хангах хүрээнд за мөн одоо тээвэр логистик буюу бомбын сэргэлтийн хүрээнд за мэдээлэл технологитой холбоотой асуудал за мөн одоо ойн инженер гэдэг мянган инженерийг бид нар одоо Герман улсын засгийн газартай хамтарч одоо үе шаттайгаар бэлтгэх одоо ийм тохиолдолд хүрлээ. Энэ бол одоо өөрөө туйлын бас юм чухал зүйл. Ер нь бол манайд бас инженеруудын бас юм нутагдлалт бас орсон гэж үзэж болно. За цаашлаад бид нарт бол 30 гаруй мянган инженер хэрэгтэй болно. Эдийн засаг хэлэх тусам болон инженерийн хомсдолд орох нөхцөл байдал байгаа. За энэ асуудал дээр бид нар хоёр улсын засгийн газар нэг үргэлжлэл Монгол улсын засгийн газар одоо Герман хэлний мэдлэг хангах төвшөнд илүү хариуцлага хүлээгээд за Герман хэлний мэдлэг хангагдсан тохиолдолд одоо Герман улсын засгийн газрын тэтгэлгээр одоо энэ мэргэжилтэнгүүдийг шат дараалтад бэлтгэх. За ингээд Герман дадлагжуулаад Монгол улсын одоо тэргүүлэх салбарууд дээр аваачих. Ийм одоо чиглэл рүү нэлээдгүй юм том хэмжээний одоо алхам хийгдлээ гэж ойлгож байна. За мөн аялал жуулчлалын салбартын талаар нэлээдгүй ярьлаа. 2023 оныг Монгол улс Монгол очлох жил болоод зарласан. За аялал жуулчлал бол одоо төрөлжин хөгжих боломжтой манай эдийн засгийн одоо 3 дахь том салбар, 2 дахь нь бол эдийн одоо хөдөө аж ахуй гэж ойлгож байна. За нөгөө талаар аялал жуулчлалын хувьд бол зөвхөн одоо аялал жуулчлалын эдийн засгийн салбар гэхээс илүүтэйгээр энэ бол өөрөө Монгол улсын соёлын дархлаа, зөөлөн хүчний бодлоготой холбоотой асуудал. Монгол улсыг дэлхийн нийт илүү ойлгож таних тусам манай ардчлал манай одоо улсын бүр эрх байдал илүү хамгаалагдана. За энэ агуулгаараа бол 2023 оныг бол бид нар дэлхийд Монгол өөрийгөө сурталчлан таниулахын хэмжээ гэж ойлгож байна. За энэ хүрээнд Герман улстай хамтын ажиллагааг илүү их өрнүүлэх за мөн одоо нэгд хоорондын хамтын ажиллагаа, аж ахуй нэгж хоорондын одоо хамтын ажлыг хөрөнгө оруулалтын уулзалтуудыг илүү идэвхжүүлэхээр бас хоорондоо ярилцаж тохиролцлоо. За энэ дээр бол одоо бас канцлер Шольцын хувьд бол нэлээдгүй тийм том үүрэг гүйцэтгэхээ бас өөрөө амлаж одоо нэлээд тийм чухал олон зүйлүүд ярилцсан. За дипломат харилцаа тогтоосон түүх 50 жилийн ойн хүрээнд холбооны ерөнхийлөгч бас Монгол улсад айлчлалыг үлдсэн. За мөн одоо канцлерыг Монгол улсад айлчлалыг үлдсэн. За хэд хэдэн баримтчдаар гарын үсэг зурсны нэг нь бол манай одоо нийтийн тээврийг шинжлэх нийтийн тээврийн стандартыг евро стандартад оруулах за мөн одоо тээвэртэй холбоотой хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр одоо цахим шилжилт болон зам тээврийн яам бол хамт байт юм байна. Энэ яам одоо хамтын ажиллагааны санамжчлал гарын үсэг зурхаар Монголд очихоор болсон. Нэг өөрөлдөл 1 сард очих гэж ойлгож байна. За 1 сард очихдаа бол манай Улаанбаатар хотын нийтийн тээвэр дээр үнэлгээ хийн. За мөн одоо манай авто замын төвжирэлтэй холбоотой асуудал дээр Германы засгийн газраас үнэлгээ хийж өгнө. За ингээд хамтарсан одоо шийдэл гарна. За нийтийн тээврийн асуудал 2023 онд бид нэлээдгүй анхаарал хандуулахаар болж байгаа. За энэ хүрээнд бид нэр евро стандарт буюу цахилгаан автобус руу орох энэ боломжийг бас судалж үзэхээр болсон гэж ойлгож байна. За энэ төвшний өөрчлөлтийг бид нар хийж чадвал энэ бол бас Монгол улсын ирээдүйн нийтийн тээвэрт
дээдгүй тийм том хэмжээний өөрчлөлт хийгдэнэ. За мэдээж евро стандарт үнэтэй. За энэ одоо үнийн дөрвөн дээр одоо илүү Германы засгийн газартаас хамтарч ажиллах талаар ярилцсан. За тэгээд нэг сард бол нэлээд тийм том баг одоо Монгол улсад очно гэдэг нь өөрөө бас төлөвийн чухал зүйл гэж ойлгож байна. За эдийн засгийн хөгжлийнхэн сайд бол одоо манайхаар улсын газрын комиссийн Монгол талын дарга. Тийм учраас одоо эдийн засгийн хөгжлийн сайд цаашдаа хамтарч ажиллана. За энэ одоо хамтарч ажиллах хүрээнд бол хамтын ажиллагааны хүрээнд нэлээд олон юм томоохон аж ахуй нэгжүүдтэй одоо хамтарч ажиллах ийм одоо тохиролцоонд хүрлээ. За аж ахуй нэгжүүд дээр бас манай улс өмнө нь одоо зурагдсан гэрээнээс одоо өөр байдлаар ажилласан. За хөрөнгө оруулагчдыг одоо бас гомдоосон ийм асуудал нэлээдгүй байна. За энэ агуулгаараа бас томоохон хөрөнгө оруулагчтай мэдээ сайдын хувьд бичлж уулзлаа. За зарим нэг зүйл дээр бас тайлбар хэллээ. Ер нь цаашдаа бид нар гадны хөрөнгө оруулалтын орчин эрх зүйн хувьд нэлээд доктортой болгож хамгаалахгүй бол хийсэндээ хүрдэггүй байр суурь нь өөрчлөгддөг докторгүй гэдэг нэг ийм дүр төрхөл бид нар сүүлийн 20 орчим жил бол үнэхээр гадаад талдаа бол маш хатуу өгсөн байна. Тэгээ энийг бол одоо бид нар хамтдаа өөрчлөх ёстой. Монголчууд гарын үсэг тулсан бол заавал хэрэгжүүлнэ. Монголчууд заа гэсэн бол заавал заа гэдгээрээ байх ёстой гэдэг ийм имижийг бол одоо бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн. Ийм одоо өргөн цаг хүрээний агуулгатай ийм айлчлал боллоо гэж одоо дүгнэж байна. Тэгээд 9 оноос хойш гэхээр бас 10 гаруй жилийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүн Герман улсад айлчилж байгаа бас энэ тохиолдол цаашдаа давтамжийг дээдгүй одоо нэмэх шаардлагатай. Тэгэхээр Монгол улсын хувьд бол Азийн гол түншүүд байна. Европын гол түншүүд тэр дундаа одоо Герман улс, Турк улсын хувьд бол өрнөсгөө чухал үүрэгтэй. Тийм учраас одоо яг энэ цаг үед бид нар илүү одоо идэвхтэй гадаад бодлогоо харилцан хамгаалж хадгалах нь бол одоо туйлын их тийм чухал юм аа гэж бодож байна.